Найзлаа мөн шалгалтандаа тэнцээд л гэнэ. Хөөе бүсгүй. Намаас өсөрч болохгүй. Үсэхэ алдаа гаргасан хүн тэр байхад би яагаад өөрийгөө шийдэх гэж тэрнийг шийдэх ёстой юм бэ? Хараа, хоёлаа явъя. Адгийн новш. Сүүлрэн гинэ. Үзүүлээд өгье л дөө. Уучлаарай. Цаг чинь эвдэрч. Уучлал хэрэггүй. Төлж өг. Мэ хариулт хэрэггүй. Энэ цаг 180 мянган үнэтэй. Миний туслагтай холбогдоор. Юу вэ чи? 100 мянга ямар Rolex юм штэ. Хөөе. Фати Филипп л дээ. Фати Филипп? Яа, миний толгой яг унахнэ. Би яагаад юу санахгүй байгаа юм болов? Энэ хүнд ойрхон эмнэлэг байгаа. Явж имрээд харуулах юм уу? Тэгэхээр магадгүй санах чинь билүү? Гү яах юм? Зүгээр байна. Аха, би бүдөө 2 жил найзаагаа шалгалтанд тэнцгийг хүлээсэн. Тэрэнд хамт байр түрээсээ идэж уух нь бие болгосон. Гэтэл тэр өнөөдөр шалгалтанд тэнцэнгүүтээ надаас салаад өөр эмэгтэйтэй хамт явж байна. Өрөвдөлтөй байгаа үстэй. Намайг өрөвдөөжтэй тийхүү. Энэ жүжигэнд чинь би итгэх юм шиг байна. Одооноос эхлээд миний дэрэгдээс хоромч олдож болохгүй шүү. Хий захирлаа. Ингэж таарах гэж. Эхнэр миний нөгөө яриад байгаа үйлчлүүлэгч. Хий захирал эхнэрээ их хайрладаг бололтой. Сая би сонслоо. Эхнэрээ үргэлж дэргэд минь бай гэсний гэрээгээ хийчихгүй юу да. 50 саяын бараа штэ. Бодох хэрэгтэй. За юуг нь боддгийн. Эхнэрээ хайрладаг хүн зан сайтай л байж таараа. Үгүй. Тийм штэ. Миний хантай гэрээ хийгээрээ. Надад ямар сайн ханддаг гэж бүхэл сайн чанарууд манай нөхөрт бий. Ирчүүд төвдөө үзэл байхгүй юу? Өдөр болгонд надад янз бүрийн хоол хийж өгнө. Арьс арчилгааны бүтээгдэхүүн авч өгөөд нүүрэнд минь элэг хүртэл хийж өгдөг гэж. Даанч үнэхээр сайхан арьстай байсан юм а. Танд ямар бүтээгдэхүүн авч өгдгийг? Кэнси хөвшилтийн эсрэг Улаанбаатар. Арьсны эсрэгдэлтийг эсэргүүцэж, коллагены нийлэгжилтийг дэмжин, өөрөөр хэлбэл арьсыг залуужуулна. Бүх төрлийн арьсны тохиромжтой доюун дээр шорч байгаа олдохгүй хаа. Наатах чинь бэлгэлэг. Ханиа, ли захирлаа гэрээ хийчихэлтэй. Яа, эхнэрийнхээ хүнд оръё. Таны саналыг би хүлээн авлаа. Дээрээс нь 20 саяыг нэмье. 2 хоногийн дараа гэрээ хий. Баярлалаа Жан захирлаа. Баяртай байна. Баяртай байна. Жан шийч. Би яаж төлөх юм бэ? Азар ажлын бүтээгээд өчглөө. Өөрөө хэлсэн гэж бодчихъя. Яаж ийна? Сүлэрдгэл юм байгаа биз? Яагаад миний юмнуудыг гаргачихаа вэ? Хоёулаа өчигдөр салчихаа биз дээ. Чиний шалгалтыг би 2 жил хүлээсэн. Тэгэхэд чи өчигдөр тэнцэн хариу авангуудаа надаас салаад өөр хүнтэй явж байна лээ. Энэ хугацаанд би чиний төлөө шалгалтандаа тэнцээсэй гэд байрны түрээс төлж идэж уух чинь болгож наад өмсөж байгаа хувцнуудын чинь хүртэл бүгдийг би авч өгсөн штэ. Миний тэнгийг уган тэнцчихвэл бидний ирээдүйд хэрэгтэй гэж би бодсон. Гэтэл би зүгээр чиний шат байж дуустгүй эрэгтэй хоолны тасалбар шиг. Чи битгий энэ дургу хөрмээр яриад байгаа ч тэхүү. Хараагүй хүн гинт хардаг болчихвол тулдаг тайгаа хийх нь мэдээж үсттэй. Хүн өндөрт хүрэхийг хичээдэг. Энэ бол амьдралын зам. Миний үе эрхэж байгаа охин над шиг магистрийн зэрэгтэй. Чи харин бакалавраараа л байгаа. Надад тохирох уу? Хурдан над юмнууд аваад яв. Энэ байрны түрээсийг би тулсан. Явах ёстой хүн нь чи байх шүү. Чи битгий ингэж угаачтэй. Би хараа гэж зэрэгээ авлаа. Нэртэй компаниас ажлын санд ирсэн. Харин чамтай 2 жил болсон. Энэ чиний хувьд аз. Ер нь надаас өөр хэн чамаа гэх юм. Чи хэд ч хэрэггүй. Хэнд ч. Оролдоод үзэлтэй. Чи одоо хий. Жан шийчгийн найз залуу байна. Миний нэрийг утсан. Хэвлээ ямар сони юм бэ? Би саяхан танай компаниас дадлжиг зөвшөөрөл авсан шүү дээ. Та намайг сайн харж хандаж байгаарай. Тэгнэ. Би чамд сайн туслана. Баярлалаа Ли захирлаа. Байна. Нөгөө шинэ дадлагдчих чих юм бэлээ. Фанчи. Тэ. Халагдсан. Эрдэмтэй хүн даруу байдаг. Хүнийг ялгаж харьцах нь номтой хүний үйлдэл биш. Чам шиг хүн манай компанид тэнцэхгүй. Тийсэрлээ. Надыг боломж олгооч. Тэгвэл шийчгийн түрээсэнд өгсөн мөнгө бас тэгээд чам зориулсан мөнгийг тийм ээ. Ойлголоо. Шилжүүлчихлээ. Шийч. Энэ байр би нүй. Тэгэхээр ингэж шийдэгдлээ. Тэр элсэн цөлд чамд сүүлийн савтаа усаа өгсөн. Харин чи хотод очиод тэрэнд нэг сав ус өгнө. Энэ ялгаатай шүү. Хүний ач мэддэг юмнууд ингэдэг. Би энэ салбарт хэдэн үнэтэй ярихтал чи бүрэн дуусна. Тэцэрлээ. Магистр гэхээр яах юм? Ажилгүй болохоо хүлээж байна. Зайл. Нэг л удаа зайл. Мэдсэнгүй. Үнэхээр бүх юмыг төлж найз залуудаа маш их мөнгө зарцуулсан байж. Намайг уучлаарай. Би тэнэг байна уу? Чамаас салж байгаа тэр залуу л ёстой тэнэг юм.
Үнэн дээр тэрнийг эртхэн таньсан сайн шүү дээ. Илүү сайн залуутай очир. Татгаруулсанд баярлалаа. Чиний цагийг би төлнө. Чамаас мөнгө авах гэж би хайж утсан юм бишээ.